Сайн байцгаана уу? Залуустаа зориулаад нүрээ хэрхэн яаж зөв цэвэрлэх талаар нэгэн зөвлөгөө өгье. Миний хувьд гэх юм бол Kokon саунд хэрэглэдэг. Би өөрөө маш хуурай эмзэг арьстай. Яагаад энэхүү саунд сонгосон бэ гэвэл учир нь нөхцөлд арилгадаг, цайруулдаг үйлчлэгээтэй саунд бол Kokon саунд нэ. За бас юм сэтгтэй байгаа. Нэг сайтар үрээд хүсэдэлдэг савнгаа. Сэтгтэй үрээд маш сайн хөөсөрч өгдөг. Тэгээд тэр хөөснөөсөө нүүрэндээ аваад яг сахлын ус шиг нүүрэн шиг тарааж өгдөг байгаа. Ингэж чиг тараад байна. Нөхцөлд ихтэй батхтай хэсгээрээ массажлах хэлбэрээр илээд үрээд өгдөг. За ингэж эрсийг маш сайн ингэж цэвэрлж өгдөг. За одоо ингэж улаан усаар цайлаад савнгаа ажиллагч нь за ингэж хаваад үсчлээ. Чураараа зөвлөн дараад ирчээд байна. За ингэ угаасан чи нэмэр утга гардаг байгаа юм гээд аягаа зөвлөж өгсөн. Үүний дараагаар сателлит ампул чийшүүлж хэрэгтэй энийг. Аны чийшүүлэгч нь яа гэм бэ гэхээр ашин бас маш сайн чийшил өгдөг, нөхцөлд арилгадаг. Энийг одоо яаж хэрэглэх юм бэ гэхээр 4-6 туслах гар дээр аваад харьсандаа чиг тарааж өгдөг байгаа. За нөгөө бүтээлдэг нь болохоор савнгийн хаараас хэрэгэлдэг байгаа. За ингээд нүр ажиллаад туслаа. Тэг эцэст нь хэлэхэд залуучуудаа нарны цэцүү битгий мартаарай. Сүүл үед гадаа маш их халуун байгаа. Нарны хит ягаан туяа болохоор нүрийг маш их гэмтээдэг. Харин түүнийг нарны царал хамгаална шүү дээ. Би арай энэ нарны цэцийг хэрэглэж байгаа сүүл үед. За ингээ миний бичлэгийг цаг зав гарган үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяр таа.